Баянгол дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид дүүргийн удирдлагуудын 2016-аас 2017 онд хийсэн ажлын тайлангийн уулзалтууд зохион байгуулагдсан байгаа лээ. Тэгвэл өчигдөр буюу 11-р сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд оршин суудаг иргэдтэйгээ уулзлаа. Уулзалтанд улсын хурлын гишүүн Эрдэнэ, Баянгол дүүргийн засаг дарга Одон Туяа, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар ирсэн юм а. Тэгээ энэ жилийн хувьд 16-аас 17 онд хэдийгээр нийгмийн засгийн байдал хүнд байсан ч гэсэн Баянгол дүүрэг дээр маш нэлээд олон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж чадлаа. За өмнөх 4 жилд хийжсэн дутуу гүйцэтгэлтэй ажлуудыг бас нэлээд гүйцээж ашиглалтанд орууллаа. Тэгээ энэ ажлууд бол үнэхээр бас энэ онд бол онцлох гол ажлууд байж энэ ажлуудаа бас иргэдэд хүлээлгэж өгсөнд бас баяртай байна. Үүнд бол жишээ нь ахмадын 80 ортой ахмадын имлэгээ ашиглалтанд орууллаа. За мөн дээр нь хүүхдийн 150 ортой 2 дугаар больницоо тун удахгүй оруулах гэж байна. За ахмадын өргөөг мөн ашиглалтанд оруулахад бэлэн болж байна. За дээр нь энэ далангийн засварын ажлууд, хороолын дундах зам засварын ажлууд, дээврийн засвар, дээврийн шинжилгээ ажлууд мөн энэ онд чамгүй хэмжээнд хийгдэж шинжлэгдээ. Тэгээд энэ ажлуудаа бас иргэдэд амжилттай хүлээлгэж өгсөн. Ийм л онцлогтой ажлуудыг хийлээ дээ. Мөн тэрээр улсын хурлын гишүүн байна гэдэг төрийн ордонд тухаж зурагтаар хаяа гарч тойрогтой 4 жилд нэг удаа үзэгдэхийн нэр биш. Улсын хурлын гишүүн иргэд сонгогчдтойгоо ойр байж санаа бодлыг нь үргэлж сонсож тэдний амьдралын чанарыг сайжруулахад хэрэгтэй бүтээн байгуулалт зохицуултыг хийх, төсөвт хөрөнгийг тойрогтой татан төвлөрүүлэх, нийт ард түмнийхээ амьдралд хэрэгтэй хуулийн зүйлүүдийг санаачлан батлуулах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үндсэн үүрэгтэй гэсэн юм а. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэд дүүргээсээ сонгогдсон улсын хурлын гишүүн, нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал сонгогдсон төлөөлөгч нарыг ажиллаа сайн хийж байгаа гэж дүгнсэн юм а. Би Баянгол дүүрэгт 2000 оноос хойш амьдарч байгаа. Тэгээд бол ерөнхийдөө Баянгол дүүрэгт бол ер нь ажлууд маш их хийгдсэн байгаа. Ингээд их хурл сонгогдсон гишүүн, ялангуяа эрдэнэ гишүүний хувьд бол нэлээд их ажлууд хийгдсэн. Энэ жил дээрээс маш их одтой, нэмэртэй, жавхаатай байгаа ер нь байдаг манай Баянгол дүүрэг бол. Яагаад гэвэл манай Баянгол дүүрэг ерөөсөө бүхэл анхаарал энэ нийт энэ Баянгол дүүргийнхаа иргэд рүү чиглүүлдэг л дээ. Бид нар ч ер нь юу дутагдaltaй байна уу, юу яамаар байна уу, ахмадууд маань, залуучууд маань, эмэгтэйчүүд маань, хүүхдүүд маань ингээд няс хүүхдүүд гэдэг. Дандаа тийм л арга хэмжээ авч яадаг байхгүй юу? Ерөөсөө наад талын жишээ гэхдээ бид нар ч ахмадын имлэгтэй болцсон. Ахмадууд бид нэр очиод үзүүлдэг. Сайхан ахмадын имлэгтэй болчлаа. Ахмадын имлэгийн хажуугаар хүүхдийн имлэгтэй болчлоо. Ер нь тал бүрийн арга хэмжээ авдаг. Мөн энэ үеэр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг дарга Мегмар Сүрэн өнгөрсөн жилд хийсэн ажлууд болон эх хонд хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар нээлттэй ярилцсан юм а. Ажил хийхэд бол эхлээд төлөвлөх, судлах ажил байдаг. Тэгэхээр миний хувьд бол өөрөө энэ 10 дугаар хорооллын 6 дугаар хороонд өссөн, амьдэрсэн, үр хүүхдээ хүмүүжүүлж өнөөдөр энэ гал боломтой бадрааж байгаа хүний хувьд шин зүйл байхгүй. Та бүгдтэй адилхан нэг гудмаар алхаж, та бүгдтэй адилхан үр хүүхд аценраа нэг сургууль цэцэрлэгт өгж адилхан бэрхшээлийг туулж байгаа. Тийм учраас энэ бүгдийг засаж сайжруулахын тулд залуу хүний хувьд өөрийн боломж болцоог бүгдийг дайчилж ажиллахыг хичээнэ. 2012 оноос хойш Баянгол дүүрэгт 406 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийгдсэн байна.